Улаанбаатар хотоос 1700 гаруй км-ийн зайд байдаг Баян үлгийчүүд эрхийнхээ төлөө тэмцлээ. 2016 оны аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнд Баян үлгийн аймагт Монгол Ардын нам ялалт байгуулсан билээ. Энэхүү аймаг орныг удирдах чухал бөгөөд хариуцлагатай үргэлжлүүлж 10 сар өнгөрсөн боловч засаг дарга Гэлэм хаан эдийн засгийн хүндхэн одоогийн энэ нөхцөлд аймаг орны амьдралыг тогтвортой байлгах ард түмний ач амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн зөв бодлого боловсруулан ажиллахын оронд Монгол Ардын намын иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим төлөөлөгчид тэдний гэр бүл, төрөл садан болон өөрийн талын хамаатан садан урд нь ажиллаж байсан Ник Петровс компанийн хүмүүсийг ажилдаа болгох асуудлыг гол болгож байгаа тул нутгийн ард иргэд ийхүү жагсаал зохион байгуулж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын намын бүлэгт шаардлага хүргэж байгаа юм байна. Энэ цуглааны одоо гол зорилго нь бол эрх баригч Монгол Ардын нам орон нутгийн төрийг удирдах 10 сарын өнгөрлөө. Энэ 10 сарын хугацаанд бид хангалттай боломж олгож тайван ажиллах нөхцөлөөр хангаж ирсэн билээ. Гэхдээ энэ хүү 10 сарын хугацаанд орон нутгийн удирдал бол үнэхээр энэ одоо хууль бус томилгоо уваагүй одоо үйлдэлээ бол үнэхээр энэ газар ахуулж улам эцтэй сүүл үед нэмэгдүүлж ирлээ. Ардчилсан намын бүлэг ардчилсан нам бол сөрөг хүчнийхээ үргээ гүйцэтгэхээр 3 удаа засаг даргад шаардлага тавьж олон удаа ойлгохыг хичээсэн боловч бидний одоо тавьсан шаардлагыг үл доомсорлож тэр байтугай 16 төлөөлөгчийн үхэлх эрхийг хязгаарлаж аймгийн чуулганд манай бүлэгт одоо үхэлх хүртэл одоо хэлүүлэхгүй байх тийм уваагүй үйлдэлүүдийг удаадаараа гаргаж ирсэн билээ. Засаг дарга огцруулах үндэслэл бол өөрөө хууль зөрчсөн нотлогдсон чиг өөрийгөө хэрэгжүүлж чадахгүй бол засаг дарга огцрох ёстой. Өөрсдөө шалгалтанд орж чадахгүй, шалгалт өгч чадахгүй байж дор байгаа ялангуяа багш нарыг удаадаараа шалгалтанд хамруулах нэрийдлэр далайлах ийм асуудал ажиглаж байна. Хамгийн сүүлийн сонгуулийн жишээ бол саяхан одоо өөрсдийнхөө дургүйслийг илэрхийлсэн үг хэлэх санаа бодлоо илэрхийлсэн Сэнгэл цумын 20 хэдэн багш нар өнөөдөр цагдаа шүүхийн байгууллагаар шалгуулад явж байна. Бид ямар нийгэмд амьдарч байгаа бэлээ өнөөдөр? Хүн үг хэлэх, эрхийг хамгаалах өөр нь одоо тогтсон ардчлалын үнэт зүйл бол хэвчсэн Монгол оронд амьдарч байна. Ардчлалын нийгэмд амьдарч байна. Одоогийн байдлаар Баян үлгийн аймагт 250 орчим төрийн албан хаагчийг улс төрийн зорилгоор ажиллаас нь халж албан тушаал бууруулад байгаа юм байна. Цуглаанаас Монгол Ардын намын өдөрлөг буюу Монгол Ардын намын иргэдийн төлөөлөлтөнд хуралдах бүлэгт болон аймгийн засаг дарга Гэлэм хааныг огцруулах албан шаардлагыг Баян үлгийн аймгийн ардчилсан нам болон ардчилсан намын бүлгийн гишүүдийн нэрийн өмнөөс албан шаардлага аймгийн засаг даргын орлогч Камалет болон иргэдийн төлөөлөлтөнд хуралдах Монгол Ардын намын бүлгийн дарга Асалбэгт шаардлага гардуулж өглөө. Төрийн албанаас хууль бусаар халагдсан 40 гаруй хүн шүүгтэж 25 хүн нь шүүхийн аль нэгэн шатанд явж байгаа юм байна. Ийхүү ард түмнийхээ амьдрал ахуйг бодохгүй байгаа нутгийн удирдлагуудад гомдолтой байгаагаа нутгийн иргэд илэрхийлж байлаа. Бүрэн сургуулийн захирлаар ажиллаж байсан гэмтхэн нэг л өдөр одоо аймгийн засаг дарга Гэлэм хааны хууль бус захирамжаар ажилласаа хадагдаад өнөөдрийн хүртэл 8-9 сарын хугацаанд ингээд ажил мэргэжил эдийн засаг сэтгэл санаа бас олон зүйлээр ингээд хохирож явж байгаа ийм иргэн хүн байна. Тэр хэдмийнхээ сонголтыг Монгол улсын хуулийг хөндлөн уулан дээр гიშгэж байгаа манай сумын болон аймгийн нийт удирдлагын улсууд хууль зөрчиж Монгол улсын хуулигаар нь удан дээр хөндлөн гიშгэж байна. Би улсад 20 жил ажилласан үр бүтээлтэй улсад ч төрүүлж ирсэн ийм багш байгаа юм. Шат дараалалаар өөрийн хүч хөдөлмөрөөрөө ингээд шат дараалалаар ингээд ахаад ирсэн. Ийм учраас намайг хууль бусаар ингэж муу мухай зүйл над шиг ийм төшөв толох хөнгөө тэгээд ч сул дорой ийм хүмүүсийг бол ингээд ажлаас шууд ингээд үнэлгүй халж байгаа нь би маш их гомдолтой байна. Мөн тэд энэхүү шаардлагынхаа төгсгөлд бидний энэхүү шаардлагыг зөвхөн сөрөг хүчний улс төр гэдэг өнцгөөс биш аймаг оронд үүсээд буй бодит байдал эрүүл дүгнэлт хийж 90 жилийн түүхтэй боловсон хүчний нөөцтэй танай намд аймгийн хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн олон шилдэг боловсон хүчин байгаа. Тул та бүхэн аймаг орныг зөв удирдан авч явах хүнээ томилуулахыг санал болгож байна. Энэхүү баримт нотлоход шаардлагыг хүлээн авч зөв шийдвэр гаргахгүй нөхцөлд бид улс төрийн хугацаагүй суулт үсгэлэн зарлах хүртэл хурц хэлбэрээр тэнцвэрээ мэдэгдэж байна гэсэн юм а.